За одоогийн байдлаар бол буухт тонкил, шарга, жаргалан, халиун таашир, дэлгэр гуйлан гэсэн сумуудаар ерөнхийдөө бол цаг агаарын нөхцөл байдал ер нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа. За эндээс болохоор шарга сум болохоор 34 м/сек хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд ялангуяа гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан байгаа. За бусад сумуудаар бол ерөнхийдөө нэг 16-аас 20 м/сек хүрч ерөнхийдөө шуурсан. За тонкил сум 24 м/сек, халиун 20 м/сек. За ер нь босоо эдгээрээс босоо сумд нь болохоор ерөнхийдөө 16-аас 18 м/сек хүрч шуурч байна. За босод үлдсэн дээр дурддаггүй сумуудад болохоор ерөнхийдөө аюултай үзэгдлийн хэмжээнд хүрээгүй. Салхи нэг 14 м/сек. За зарим сумуудаар нэг 10 м/сек ч юм уу тиймэрхүү хэмжээнд хүрч шуурч байна. Цаашдаа явах вэ? За ерөнхийдөө бол цаашдаа бол цаг агаарын нөхцөл байдал за өнөөдрийн байдал ингээд дээрх процесс маань ингээд өнгөрчөж байгаа. Өнөө шөндөө баг өнгөрчөж байгаа. За тэгээд цаашдаа 23-даа бол ихэнх нутгийг хамарч бас нэлийн хүчтэй шорон шуурга. За тэгээд бас араасаа бас тунцтай байгаад байгаа. Ерхөө өнөө шөнө ч гэсэн бас араасаа нэлийн тунц дагуулсан юм цаг агаарын процесс ажиглагдаж байна. За 23-аас энэ юунтэй бас төстөөрхөө тиймэрхүү үзэгдэл бас орж ирнэ. Тэгээд 23-наас цаашдаа бол ерөнхийдөө 2 хоногт бол гайгүй. 24-нд бас баг зэрэг салхитай. Тэгээд ерөнхийдөө цаашдаа бол цаг агаар тогтсон бахаар байна.